Ийхүү хууль зөрсөн төрийн албан агчдын асуудал шийдэгдэж чадахгүй байгавал нөгөө талдаа төрийн албаны мэргэц зарчим гажуудсныг төрийн албаны зөвлөлийнхэн анхаарууллаа. Тодруулбал сайд дарга нар төрийн албаны бүтцийн шинжилгээ ойлгодоггүй. Мэргэжилтнүүдийн тоо цөөрч, дарга нарын тоо олжирсан нь бодит бэрхшээл болжээ. Өнгөрсөн Зандан шатрын засгийн газар төсвийн тодтголоор төрийн албан хаагчдыг 9 хувиар цомогдохох шийдвэр гаргасан. Гэвч ажлын байрны нөхцөл шаардлагаар ямар ч тооцоо судалгаа хийлгүй шийдвэр гаргаснаас болж төсвөөс шимэгжилдэг илүү л орон тоонууд бус хэрэгцээтэй албан хаагчдын цалингийн зардлууд танагджээ. Харин улс төрчдийн шахааны хүмүүс гэгддэг мэрийн зарчмыг гажуудуулсан аль бэлтсийн дарга нарын тоо олширчээ. 3202 орон тооноос 9% буюу 285 орон тоог цомогтгож Монгол Улсын их хурлын тогтоолыг хэрэгжилтийг хангасан болно. Үүн дотроос өдөрт халбан тушаалт 6. 262 нь энгийн байгаль хамгаалагчийг ажлаас нь чөлөөлсөн байгаа байхгүй. Улс төрийн нөлөөллийг битгий энэ төрийн албан агчдын хөдөлмөрлөх харилцаа руу оруулаад байгаа ч гэдгийг одоо үе үеийн сайд нараа засгийн газрын тэргүүнүүд болон холбогдох байгууллагууд руу засгийн газар солигдох тохиолдол болгонд энийг бүр албан ёсоор ингэж одоо зөвлөмж санал явуулж байгаа. За гисэн хэдийч энэ бол нөлөөлөл нь байсаар байгаа. Байсаар л байсаар байгаа. Өнөөдөр энэ Монгол Улсын төрийн албаны бүтцийн өөрчлөлт гэдэг юмыг яг зөв ойлгож хийдэг асуудал айгүй хэцүү болчиход байна. Нэгжийн нэрийг өөр болгосныг бүтцийн өөрчлөлтгөө л орж ирээд байгаа. За нөгөө талаас 9% бууруулалтан дээр таны хэлдэг зөв манайхаас санал аваагүй. Хэрвээ авсан бол бид нар энэ дээр бол бас шал өөр санал өгөх байлаа. Мөн цомогтголыг 9 хувиар тооцсон ч бодит байдал дээр 5.5% та байна. Энэ нь тооцоо судалгаагүй хэд хатуу тоо тавьж таналт хийсэн нь төрийн албаны мэрэгчсэн доктортой байх зарчмыг ч солируулжээ. Иймээс ч сайд дарга нар төрийн албаны бүтцийг шинжлэхдээ мэргэжлийн байгууллагын зөвлөмжөнд тулгуурлаж бодиттой шинжилэл хийхгүй бол алба хэлтсийн нэр өөрчлөснөөр бүтээмж дээшлэхгүй гэдгийг төрийн албаны зөвлөлөөс санууллаа.